За баярлалаа. Одоо бид нөгөө хэмжиж чадвал удирдах чадна гэдэг шиг нэг хэмжих нэгжээлэх тодорхой болох хэрэгтэй байгаад байгаа. Сая Алтан гэрэл сайдын хариултаас харахад бол мэдээж хүний эрхийн нөхцөл байдлыг эрс дээшлэнэ гэдэг ийм зүйл хэлээд байгаа. Ер нь энэ хууль одоо батлагдсанаар зүгээр одоо тэгж хэлэх нь хаашаа 100% гэхэд хичнээн хэдэн хувьд нь бол энэ одоо хамарч зохицуултыг одоо хангаж чадах вэ? Дахиад цаашаага яг энтэй төсөөтэй ч гэдэг юм уу, яг энэ хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд бас хичнээн хуйлууд шаардлагатай байгаа вэ гэсэн нэг юм багцааллыг хэлж өгөөч гэж хүсье. За нэмж хариулъя. Алтан гэрэл сайд. За эрүүгээр хэн шийдвэрлэх ажиллагааны явцдах энэ хүний эрхийн нөхцөл байдлыг яг гишүүний асууж байгаачлан тоогоор тэдэн хувь сайжрна, тэдэн өөрчлөгдөн гэж хэлэхэд хүндрэлтэй байна. Тэгэхдээ энэ улсын хурлын 18 дугаар тогтоолоор бол бид нар үндэслэл болгосон 18 дугаар тогтоолоор 14 арга хэмжээ авч хэрэгжүүлээ гэж үүрэг болгосон. Бас нэлээд судалж яж гарсан тогтоол, судалгаа хийж гарсан тогтоол. Энэ 14 арга хэмжээнээс бид нар энэ удаад 13-ыг нь хэрэгжүүлье гэж оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ дундаас бол хавц тэргийг захимжуулахтай холбоотой хэсэг нь бол бид энэ удаад оруулж ирсэнгүү. Ингээд бодохоор улсын хурлаас эрүүгээр хэн шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг 14 төрлөөр хангах гэснээс бид нар 13-ыг оруулж ирж байгаа учраас хэрвээ тогтоолынхоо хүрээнд орж ирж байгаа гаар нь хувилж тооцох юм бол нэг 90 гаруй хувьтай орж ирж байна гэж бид ойлгож байна.